Эхнийх нь төсөв дагаж өргөн баригдсан хуулиуд төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсон тооцох тухай, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төсөл болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртэх хишиг хувийн хэмжээг тогтоох тухай, Улсын хурлын тогтоолын төсөл хэлцэх хэсэг 2-р суй. За баярлалаа. Энэ хуультай холбогдуулаад хэд юм асуух гэсэн. Нэгдүгээр тэр төсвийн тухай хууль нэмэлт хуулийн төслийн талаар гэдэг. Тэгээ энэ дээр төсвийн байнгын хороо 19 гишүүнтэй бодвол нэг 10 хэдэн хэлэлцээд тэгээ олонхын саналаар шийдсэн юм шиг л. Тэгээд даваасан дэргээс энэ нэг концепц оруулж ирж. Энэ концепцийг тал талаас нь яриад концепцийн үед буцааж байгаа мó? Өөрөөр энэ 76 үнээр хилцүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа мó? Концепцийн маш сайн ойлгоод талбарээс нь ярьсан юм протокол дээр чинь харагдахгүй нэ. Тийм учраас тодруулж сууж. Хоёрдугаарх нь боловсролын тухай хуульд гэдгээр Гандмөр сайд асуух гэсэн. Бас нэг концепц оруулж ирж. Гэхдээ нэг үндсэн хууль заасан нэг суур боловсролыг үн төлбөрөөр олох энэ төр гээд энэ дээр нэг төрийн одоо болон инээдрийг ялгаагүй байгаа шүү дээ. Гэхдээ энийг сургалтын төлбөртэй тэр боловсролын асуудлыг сургалтын төлбөрийг багасгах ихсэхгүй байх хөшүүргэж болгож ашиглах гэсэн концепт чинь хэр зэрэг зөв юм бэ гэсэн. Ийм нэг асуулт асуусан байна. Гуравдугаарх нь бүсчилсэн хөгжлийн гэдэг. Энэ бол арай дэндүү нийтэмтэй юм байна. Монгол улс чинь бүсчилсэн хөгжихгүй л чадахгүй явал тэгээ нэг орон тооны нэг жижигхэн төсөвтэй нэг энийг хасгаасаа илүү энэ засгийн газар энэ аймагуд Улаанбаатар хот ялангуяа эдийн засгийн 50%-ийг бүрдүүлж байгаа. Энэ чинь өөрөө данхар бүтцийг багасгах чинь л энэ төсөвт чинь хамгийн их чухал ач холбогдол. 15 оны чинь байдал хэцүү үрдэн шүү. 15 оны орлого чинь хүрэлцэхгүй. Яагаад гэвэл орлогын чинь бүрдэлт хангагдаж чадахгүй. Зарлага дээр чинь энэ төв төсвийн мэдрэмж хэцүү байдлын мэдрэмж тодорхой хэмжээгээр урсгал зарлага дээр тусаж хөрөнгө оруулалт дээр чинь байхгүй байгаа. Гэхдээ энэ маань адилхан орон нутагт мэдрэгдэх ёстой. Хариуцлага мэдрэгдэх ёстой. Хэмнэлтийг хий гэсэн горим мэдрэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл ийм тэнцүү харьцаа, иймэрхүү ингэж нэвтсэн ийм харьцаа явахгүй байгаа зохиолдолд бол жишээл зүгээр нэг бүсчилсэн хөгжлийн юм хасаад ямар ч нэмэргүй шүү дээ. Харин ч эсрэгээр бүсчилсэн хөгжлийг одоо хангахад энэ маань нөгөө орон нутгийн хөгжлийн бие даасан байдлыг их сутгах шүд. Энэ талаасаа юм оруулж ирэх ёстой байсан юм биш юм уу гэсэн нэг асуултыг ерөнхий сайдд. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэр 4-р хууль нь энэ дээр одоо Санжбатар сайд асуулт асуумаар байна л да. Энэ хүүхдүүдэд ажилчин болъё, барилгачин болъё гэсэнийхэн төлөө ямар одоо Гандмөр сайдын нэвтрүүлэх гээд байгаа тэр суур гэсэн нэг нийтэн тэтгэлгийн хэлбэрээс нь хөшүүргийн хэлбэр рүү оруулах ямар юм энэ чинь тусгагдсан бэ гэсэн нэг юм тодорхой асуулт байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 5-р хуулийн дээр яагаад бэлэн мөнгөөр өгж яхад юунд болохгүй байсан юм бэ гэсэн. Айгүй тодорхой асуулт. Тэгээ яагаад өөрчилж өгсөн? Энийг сангийн яамнаас асууя. Өөрөөр хэлбэл хувь хүнд нь цагдаад нь өгжсэн бэлэн мөнгө юунд болохгүй байгаа. Тийм учраас яагаад оруулж ирсэн гэсэн ийм нэг асуулт байна. Тэрний дараа ерөнхийдөө нэг энэ 6-р асуулт буюу тэр зорилттой хөрөнгө оруулалт гэдэг. Хөрөнгө оруулалт нь бүхэлдээрээ бүтнээрээ түүний дотор биднүүсийн их хурлын гишүүдийн жинтэй хувь нэмэртэйгээр Монгол улсын үед маш их үр ашиггүй байгаа. Дүүрэн үр ашиггүй. Энийг бид өмөөрөөд энэ болж байна. Тэгээ энийг хамгаалахдаа энэ орон нутагт юм яалаа одоо хамаагүй ачаал өөрөөлөө өөрөөсөө ажил зүгтаалгадаа гэж аргумент хэлэх ёстой юм уу? Ерөөсөө хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар Монгол улс ер нь юу хийж байгаа? Улсын хурл юу хийж? Асуултыг хэнээсэй? 1 минут тэмдэглэж шүү.
хөрөнгө оруулалтын энэ үр ашгийг яаж дээшлүүлэх талаар энэ төсвийг ер нь яаж шилжсэх юм? Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар нь энэ төсвийн байнгын хорон дээр ингээд нэг 19 үнээс нэг 19 үлээ байлаа ч гэсэн энэ тал дээр энэ жилийн жилд юм сонссон. Тийм учраас төсвийн эдийн засгийн байнгын хороо хамтардаг ийм шинэ механизм руу орж болохгүй юу гэж даваас нүнд аргаас асуух гэж. Эцсийн асуулт нь хүний хөгжил сангийн бүх мөнгийг тэр чигээр нөх юм байна. Сайн байна. Сайхан байна. Хүүхдүүдэд хайртай байна. Гэхдээ Монгол улсын чинь эдийн засаг хүндрэлтэй байна. Зорилттой групптэй олгож болохгүй юу? 50% нь. 265 тэрбум төгрөг байгуул 130 тэрбум өгөлт. Ийм байдлаар ингэж хийж болохгүй юу гэдгийг одоо хинээс асуух юм бэ? Одоо энийг ерөнхий сайдаас асууд юм уу? Сангийн яамнаас. Тэгээд хамгийн сүүлчийн асуу сангийн яамнаас асууя. Хэрэв Монгол улсын 15 оны төсөв нэмэх буюу 0 За байнгын хорон дарга даваас сурна, дараа нь ганц төмөр сайд, тэгээ ерөнхий сайд, тэгээ санж метав сайд, тэгээ сангийн яам. Ийм дараалалаар хариулъя. Даваас сурна. За Тэмэрлэг гишүүний асуултанд хариулъя. Эхний асуудал болохоор энэ одоо шинжлэлийн концепц яригдсан юм биш үү? Энэ талаар та нар ярихгүй яагаад буцаацсан юм бэ гэж. Энэ талаар яригдсан. Улсын их хурлын гишүүн Баярцагт ялангуяа том реформын шин чанартай асуудал хөндөгдөж байна. Энэ асуудал хуучин бол удирдах санхүүжилтийн хуулиар шийдэгдэж байсан асуудал. Бодлогын энэ реформын шин чанартай асуудлаа шийдэг байж төсвийн тухай хуулиар оруулж ирж ингэж одоо асуудлыг шийдэх гэдэг нь бол боломжгүй зүйл юм а гэдэг саналыг хэлсэн. За Эрдэнэбат гишүүн байна. Эрдэнэбат гишүүнийг биелж байгаа. Энэ хүн бол бас орон нутагт төрийн сангийн дарга, аймгийн засаг дарга гэдэг ингээд яг санхүүгийн чиглэлээр их ажиллаж ирсэн хүний хувьд бол бас ийм саналыг хэлээд байна. 2003 онд яг хүртэл бол яг энэ концепцээр явж ирсэн. Ингээд санхүүжилтийг өгдөг байсан. Орон нутг руу шилжүүлдэг, орон нутг сургууль, соёлын төв цэцэрлэгээ мэддэг. Ямар асуудал үүссэн бэ гэхээр хамгийн том төсөв нь нөгөө сургууль цэцэрлэгийн төсөв байдаг орон нутагт. Цэцэрлэг тэгээд имлэг. Дарга нар тэр мөнгөөс нь цогцдог байсан байхгүй. Тийм асуудал их гардаг байсан учраас тэр хэмнэлтийн мөнгө төгрөг нь одоо буруу тишээ зарцуулагддаг байсан учраас удирдлага санхүүжилтийн хуулинд бол энэ эрүүл мэндийн салбар боловсролын яамныхан бол алгаа ташин дэмждэг. Яг гэвэл одоо бидний мөнгө ёстой нэг хэмнэгдсэн мөнгө бол бидэнд үлддэг боллоо гэх ийм зүйлийг ярьдیں۔ Тэгэхээр ийм шинжлэлийн асуудлыг бол би ярьж байгаа шийдэх ёстой байсан болов уу гэж ингэж бодож байгаа маа. Тийм учраас ер нь байнгын хорооны гишүүд ихэнх нь бол энэ реформын асуудлыг мэдээ цаг үетэйгээ одоо тохирох ёстой, сайн ярилцах ёстой гэдэг асуудлаа шийдсэн. За хөрөнгө оруулалтын үр ашигын тухай бол энд ч бол одоо ярил их зүйл байгаа юм л да. Ер нь гэхдээ эдийн засгийн байнгын хороогоор яригдэн шүү дээ. Дэг тийм. Эдийн засгийн байнгын хороо санал дүгнэлтээ манад ирүүлнэ. Тэр санал дүгнэлтийн манаа дээр ярина. Тийм учраас төсөвчин болвол бүх байнгын хороогоор бол хилцэгдэгэ. Тэр тусмаа эдийн засгийн байнгын хороогоор бол энэ хөрөнгө оруулалтын шин чанартай асуудлууд бол яригдана. Яригдээд манаа дүгнэлтээ ирүүлнэ. Тэрний дагуу бид бас хилцнэ гэж. Тэгэхээр энэ дээр бид нэг зүйлийг анхаарах цаг болсон гэж бодож байгаа юм. Үр ашиг талаасаа гэх юм уу, ер нь энэ хөрөнгө оруулалтуудаа яах юм бэ гэж. Өнөөдөр улсын төсвөө санхүүжигдээд дуусаагүй нэг 500 объект болчиход байна. Цаана бид концессор хэдийг өгөх вэ гэдгийг өнөөдөр юу ч ярихгүй байгаа байхгүй юу? Концессор бас баахан ажил хийлгэсэн шүү дээ. Тэгээ баахан хувийн хвшлүүдээ ингээд одоо улсын төсвөөр санхүүжүүлнэ гэдээ баахан ажил хийлгэсэн, концессор ихлүүллээ гэдээ баахан ажил хийлгэсэн. Мөнгийг ерөнхийдөө өгөв. Тэгэхээр эдгээр чинь банкнаас зээл аваа хийцэн. Ялангуяа концессийнхан бол тийм байгаа. Энэ ихний одоо хагас жилийн тайлан балансаар яагаад банкны системийн найдваргүй зээлийн үлдэгдэл 3 дахин өссөн бэ гэдэг чинь энэтэй холбоотой. Тийм учраас би энэ төсөв зүгээр цаг хугацааны хувьд их богино боллоо. Гэхдээ их хурл энийг ярих ёстой. Концессор ямар үр улс тавьчихад байгаа юм. Улсын төсвөөр ямар үр тавьчихад байгаа юм. Энийг энэ хувийн хвшлийн компаниуд өгөх юм уу, өгөхгүй юм уу? Тэр одоо жишээлбэл орон нутгийн хэмжээнд гэдэг юм уу, хувийн хвшлэр гэдэг нь бол өчүүхэн хэсэг нь болно. 5% ч хүрэхгүй байх. Энэ нийт барилгуудын. Энэ асуудлыг бол шийдэх цаг болсон. Энийг бид ярихгүй үлдээж болохгүй гэдэг ийм зүйлүүдийг бол бид ярьсан. Цаашдаа бол тэр хөрөнгө оруулалтын 3 жилийн дунд хугацааны хөтөлбөрөөр баталдаг энэ хуулинд байгаа энэ залтуудаа хэрэгжүүлээд үр ашигын тооцоод иргэдээсээ хилцүүлэг хийгээд
Ингээд жагсаалтаа батлаад явдаг болох ёстой. Хууль тийм. Харамсалтай нь бол өнөөдрийн хүртэл бол энэ 3 жилийн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр улсын их хурлаар батлагдаагүй явж байтар яам маань байхгүй болсон. Эдийн засгийн хөгжлийн яам маань байхгүй болсон. Тэгэхээр үр ашигтай бай гэвэл эхлээд эдийн засгийн дунд хугацааны төлөвлөлтөө хийдэг болох хэрэгтэй. Энийг л бид шийдэх юм бол нэг алхам болно. Ганц төмөр сайд. За суур Дэмбэрлэг гишүүний асуултанд хариулъя. Суур боловсролыг одоо үн төлбөргүйгээр Монгол хүүхдүүрээ эзэмших эрхтэй гэдэг үнд суулийн заалт зөрчигдөх үү гэсэн юм асуулт байгаа. Би болоод энэ хуулийг боловсруулж байгаа хүмүүс бол зөрчигдөхгүй гэж харж байгаа. Яг гэвэл угаасаа одоо төлбөртэй сургуульд суралцж байгаа хүүхдүүд бол үн төлбөргүй сурахгүй байгаа. Төлбөр төлж байгаа. Засгийн газар болоод төр яаж ийнэ гэхээр ямар нэгэн байдлаар урсгал зардалтанд дэмжлэг үзүүлж байгаа. Урсгал зардлаас гадна жишээлбэл төрийн өмчт үнэгүй сургуулиудад бол багш нарын цалин хөлс гэдэг өөр илүү их зардал бид нар угаасаа өгж байгаа шүү дээ. Угаасаа нөгөө талтай нөгөө зардал нь илүү. Би бол сургалтын төлбөр асар ихээр нэмэгдэхгүй байхад хөшүүрэг болох байх гэсэн тийм горьдлого бол тээж байгаа. Ер нь бол ийм хөшүүргүүдийг бид нар хийгээд явах нь бол зөв гэж бодож байгаа. Зөв гэж бодож байгаа. Яг л бид нар бол их олон талаасаа ярьсан. Яг ийм асуудал боловсролын зөв гэж хэлсэн юм ч одоо болоо. Санжи битүү сайд хариулъя. За мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг оюутнуудын тэтгэлгийг энэ хөдөлмөрлөлтийн сан дээр 23-1-ийн хэджүүлээд би заалтын сайн санахгүй нь ингээд өөрчлөлт оруулахар болоод байгаа. Нодон жил төсөв бас хөрвүүлсэн муутай өсөж хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас сум хөгжүүлэх сангийн мөнгийг өгөхөөр заалт орсон. Энэ жилийн одоо яригдаж орж ирж байгаагаар бол мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралц зохистын тэтгэлгийг бас энэ сангаас өгье гэдэг заалт оруулахаар орж ирсэн байгаа. За энэ асуудал дээр манай төсвийн байнгын хорон дээр яригдаад Даваасран гишүүн хуулийн төслийг нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хорон дээр бас хэлэлцээ саналаа гаргах нь зүйтэй гэсэн юм дүгнэлт гаргасан байна лээ. Энэ ч бас зөв байх гэж бодож байгаа. За бид энэ дээр оруулахдаа бол одоо нөгөө сум хөгжүүлэх сангийн мөнгөд тусад нь оруулаад тэгэл жил болгоно нэг тийм асуудал дээл нөхж байгаа юм шиг юм оруулаад байгаа юм л да. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тэтгэлгийг эндээс өгьегээд. Тэгэхээр энэ юм нэгдгээд тэр заалтан дээр нь 23-1-ийн 12 шиг санагдаж байна. Энэ дээр нь энэ хөдөлмөрлөлтийн тулгымсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулнаач гэдэг юм нэг ийм тодорхой заалт оруулчвал жил болгон тодорхой юм өөрчлөлт байхгүй. Тухайлбал эх жил бол 15 онд бол сум хөгжүүлэх сан дээр бид нар нөгөө засгийн газрын мөрийн хөтөлбөр биелэгдсэн гэд хөрөнгө бол тавигдаагүй байгаа учраас ингэж өөрчлөлт яасан бэ гэсэн энэ саналаа бид нар нийгмийн бодлогын байнгын хороонд бол өгсөн байж байгаа. За олгогдож байгаа мөнгөний хувьд бол бид нар энэ ур чадварыг дээшлүүлэх чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр гаргасан. За энэнийхээ хүрээнд аль болохоор юу гэдгийг мөнгөний ялгууртай олох гэхээсээ илүү хөтөлбөрт программыг эзэмшүүлэх чиглэлийн асуудлуудыг бол сургуулийн удирдлагууд хүүхдүүдийг хамтран эзэмшүүлээд ур чадварын одоо заавал эзэмссэн одоо хүүхдүүдийг тухайлбал хичээлийн цаг нийт цагийн одоо 30% нь бол онлайн. За 70% нь дадлагын одоо сургалтууд хийж байгаа учраас энэ 70%-ыг бол бас бүрэн эзэмссэн энэ хүүхдүүдэд тодорхой хэмжээний чадамж хүрсэн гэдгээр нь тухайн кредит цаг чадамжийн хэмжээгээр энэ тэтгэлгийг олгож явъя гэсэн нэг ийм одоо зүйлийг сайдын хувьд бол чиглэл болгож өөрийнхөө мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төрийн болон хувийн оролцоотой сургуулиудад чиглэл өгсөн ажиллаж байгаа. Сангийн амнаас хариулах уу? Пүрэв дэд сайд хөрөнгө оруулалтын үр ашиг. Дэмбэрэл гишүүний хариултанд хариулъя. Энэ төсөв алдагдaltaй нэмэх байх юм бол сайн уу муу юу гэсэн юм асуулт асуусан. Мэдээж хэрэг орлогын төсөөлөл зардлын тооцоог үндэслэн улсын төсвийг алдагдaltaй үүсгүүл нэмэх байхаар ингэ төсөөл тооцоолдог. Хэрв орлогын төсөөл өөдрөг байгаад зардлаа хямгаж чадах юм бол төсөв ашигтай гарна. Төсөв ашигтай гарсан хэмжээгээр улсын
төсвийн энэ нэмэгдсэн хэсгээр хуримтлал бий болох талтай энэ бол сайн үзүүлэлт гэж хариулах байна. Тэр цагдаагийн албаны нөгөө нөхөн төлбөрийн асуудлаар тээврийн хэрэгслийг энэ талаар нэг юм тодруулж хэлье. Цагдаагийн албаны тухай хуульд бол үнэгүй зарчхоор заасан байгаа. Харин түүнийг дагалдах хуулинд нь болохоор энэ нөхөн олборыг олгоно гэдэг зөрчилтэй юм заалтууд байгаа. Энийг нэг болгож оруулж байгаа юм энэ хуулийн зохицуулалтаар. Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар асуусан шүү дээ. Ойлгоогүй юу? Бичиж аваагүй юу? Пүрүү дахиад хариулъя. Хөрөнгө оруулалтын үр ашиг бол их олон өргөн ойлгогдсон. Бид нар өнөөдөр үр ашиг гэдэг асуудал дээр оновчтой хөрөнгө оруулалт хийх, барилгыг богино хугацаанд барих, ашиглалтанд оруулах, дуусаагүй барилгыг багасгах, хөрөнгө мөнгийг хэмнэх энэ чиглэлээр бол ойлгож байна. Таны асуултыг энэ чиглэлээр бид нар ажиллахад мэдээж хэрэг хамгийн гол чухал асуудал орон нутг дээр эдний итэг санаачлагын дээр түшиглэж энэ хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх энэ асуудал дээр бидний оруулж ирж байгаа санал явж байгаа. Энэ бол бас л хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх чиглэлсэн ийм арга хэмжээ гэж үзэж байгаа. Ерөнхий сайд хүүхдийн мөнгөний талаар. Энэ цалин тэтгэмж хүүхдийн мөнгө гэдэг энэ юмыг өгөх боломж байгаа л да. Тийм учраас тийм ялгуурт байдалтай одоохондоо өгнө гэж бодохгүй байгаа. Явж байгаа практикаараа одоо авъя гэж байгаа бүх хүүхдүүдтэй л өгөхөөр ийм бодлого байгаа. Баяр